Оройн тэргийн үзэгчтэй эрүүл амьдралцгааны нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Өнөөдрийнхөө дугаараар үзэгч та бүхэндээ биологийн нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэснээр хүний бид ямар өөрчлөлт гардаг вэ? Ямар ач тустай вэ гэдэг талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр студид Мангаах ухааны доктор, дэрд профессор Хатхүү хүний хэмж Дэлгмаа Цэнт нарыг студид урьсан байна. Ер нь биологийн нэмэлт бүтээгдэхүүн, трансфер фактор гэж ямар бүтээгдэхүүн байдаг вэ? За үзэгчдийнхээ энэ оройн ямарыг ирье. Тэгэхээр бид нар бол трансфер факторын орцтой биологийн эдвэт хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг одоо үзэгчдэд, ард түмэндээ, хүмүүстээ хүргэдэг ийм ажил хийдэг хүмүүстэй. Манай бүтээгдэхүүний орцонд трансфер факторууд гэж байгаа юм. Тэгэхээр өөрийн чинь асуултын трансфер фактор гэдэг нь юу юм бэ гэж тавьж байна, тийм. Ер нь хүн болгоны биед трансфер фактор гэж маш жижигхэн уургийн молекул байна. Тэр нь дархлалын эсүүдээс ялгарч тэгээд хүний биед амьтанд муу ялгаа авахгүй байдаг зүйл шүү, тийм. Тэгээд дархлалын мэдээлэл гэдэг маань одоо шилбэл гаднаас орж ирсэн биед хортой хөнөөлтөй зүйлс, хүний бие дотор өөрөө үүсч яадаг тэр хортой хөнөөлтөй зүйлсүүдийг илрүүлдэг. Тэгээд биеэс зайлуулдаг. Тэр одоо үйл ажиллагаа явуулах явцдаа эзэн биед байнга эрүүл сарууд байлгаж чаддаг тийм тогтолцоолдоо. Манай одоо энэ хүнсний нэмэлт бүтээгдэхүүн дотор байгаа трансфер факторууд болвол яг дархлааны нэг тийм чухал үүрэг гүйцэтгэдэг юм молекулууд юм аа. Ер нь бол амьдрал үүсгэтэл трансфер факторууд зэрэгцээл үүссэн. Тэгэл өөрийнхөө эзэн биеийн эрүүл сарууд байх чадамжийг хадгалж яадаг юм. Хүнд байна. Хүнтэй төстэй амьтдад байна. За жижиг амьтдад ч байж байгаа. Тэгээд энэ трансфер факторуудыг бол 49 онд нээгээд маш хэрэгтэй ийм зүйл байна гэдгийг мэдсэний үндсэн дээр яаж энийг ялгаж авч хүний эрүүл мэндэд хэрэглэх үү гэдэг анагаах ухааны, шинжлэх ухааны судалгаа явсаар агаад энэ хооронд бас хэд хэдэн шинэ трансфер фактортой холбоотой нээлтүүд хийгдээд тухайлбал амьтдын трансфер факторууд нь мэдээллийн хувьд, чадамжийн хувьд адил юм байна. Тэгэхдээ өөртөө агуулах яг дархлаадаа гүйцэтгэх үүргийн хувьд бол жоохон ялгаатай юм байна. Тэгвэл учраас амьтны трансфер факторыг ялгаж аваад хүнд хэрэглэж болох нь гэж нэг том онол нэгдээд хоёрдугаарт нь энэ хөхтөн амьтад гэх тийм ээ хүнтэй төстэй амьтдын хөхний сүүний ангир орган дотор трансфер факторын агуулмж маш их байна гэж судалж тогтоосон. Тэр нь ч бас зүй ясны асуудал юм байна. Жишээлбэл одоо их хүн өөртөө байж байгаа дархлын бүх чадамжуудаа трансфер фактортай агуулгаж байгаа чадамжуудаа хөхнийхөө сүүгээр дамжуулж өр төлдөө дамжуулж өгдөг байна. Дөнгөж төрсөн яраа хүүхдэд дөнгөж төрсөн ялах амьтад бол дархлын чадамж нь маш сул. Тэгээд зэрэг ээжийнхаа сүүнийгээ ангир уургаар дамжуулж авсан трансфер факторууд нь нөгөө төрсөн өдрөөс нэхлээд яг эрүүл мэндийг хамгаалаад гаднаас орж ирсэн микроб өвчин үүсгэж эсрэг тэмцээд явах юм боломжтой гэдгийг нээхгүй юу. Ингээд одоо бидний энэ Америк нэгдсэн улсын Ford компани үйлдвэрлэдэг трансфер факторын орцтой хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд дотор үнэний сүүний ангир уургнаас ялгаж авсан. Өндөгний дахианы өндөгний шараас ялгаж авсан трансфер факторууд байдیں۔ Энэ дэхтэй амьдаараа гэдэг маань энэ уургийн молекулууд уург гэж би ярьсан шүү дээ, тийм. Яг амьд байхдаа бүх чадамжаа харуулж чадна. Жишээлбэл буцлагчих юм бол денатураас гэдэг юм болоод ямар ч чадамжиг одоо хөгждөг байхгүй юу. Химийн янз бүрийн уралд оруулал бас тэгнэ. Тэгэхээр зэрэг манай бүтээгдэхүүн дотор байгаа трансфер факторууд бол яг амьдаараа хит нарийн шүүрээр нано технологийн аргаар гэж яаж байгаа. Нано гэдэг маань 10-ын хасах 9 зэрэгт гэсэн ойлгож шүү дээ. Бидний төсөөлөлд одоо нүдэнд бол харагдахгүй. Тийм жижиг тийм шүүрээр шүүгээд авцсан. Зөвхөн нөгөө уургуудыг ялгаж байгаа шүүдэг байхгүй. Ийм бүтээгдэхүүн юм байна. Тэгэхээр одоо энэ хүнсний нэмэлт бүтээгдэхүүн бас олон байгаа л да. Эднэр нь одоо шинжлэх ухааны баталгаатай юм байна уугүй юу гэдэг одоо ард түмэн хэрэглэгч маань сонирхно шүү дээ. Манай бүтээгдэхүүн бол яг ийм шинжлэх ухааны баталгаатай нотлоготой ийм трансфер фактор таны дархлааны эсүүдийг
Мэдээж маш олон ижил төстэй бүтээгдэхүүнүүд зөндөө байгаа бах. Тэгээд танаа трансфер фактор бүтээгдэхүүнүүд юугаараа ялгаатай юм бэ тэр бүтээгдэхүүнүүдээс? Манай бүтээгдэхүүн бол үнэхээр өөр юугаар ч ордуулшгүй өөр мэц. Тэгтээ ер нь бол миний биед трансфер факторууд байж байгаа. Миний биеийн трансфер факторуудын хэмжээ нь цөөрөөд чадамж нь сулрах юм бол би өвчин эмэгт өртөх магадлал өндөртэй болчихж байгаа юм. Тэгэхээр зэрэг яг үнэний сүүний уурагнаас өндөгний шараас ялгаж авсан түүнтэй адил чадамжтай трансфер факторыг нэмээд хэрэглэхээр миний дархлаа чадам сайжраад миний өвчин эмгийг эсэргүүцэх эрүүл сарууд байх хөдөлмөрийн чадвараа хадгалах юу ч хэдий энэ бүх чадамж маань сэргэж ямар хэмжээнд байх ёстой тэр хэмжээндээ хүрэх тийм боломжийг олгодог ийм бүтээгдэхүүн. Байгалийн нэмэлт биологийн бүтээгдэхүүн шүү дээ, тийм ээ. Ер нь бол энэ биб гэж ярьдаг. Биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн. Янз бүрийн одоо компанийн өөр орцтой найрлагатай байна. Манайх бол трансфер факторын орцтой. Трансфер фактор нь ер нь бол бидний биед байж байдаг. Студид маань бас хэрэглэгчд маань бас ирсэн байгаа. Тэгээд үр дүнгээсээ ер нь ярилцахгүй юу? Хизээнээс анх ер нь хаанаас мэдээлэл аваад анх хизээнээс эхэлж хэрэглэж ирсэн бэ? Тийм ээ. Америкийн нэгдсэн улсын дэлхийд шавгаан тарж байгаа энэ сайхан компани For Life компани байгуулагдаад 20 жил болж байгаа юм. Монголд орж ирээд одоо 10 жил болж байна л да. Тэгээ би өөрөө яг сэргийн дэтгэвэр юм. Тэгээ 10 жилийн өмнө би энэ бүтээгдэхүүнийг олж уусан. Энэ бүтээгдэхүүнийг олж уухаас өмнө би одоо 4 төрлийн өвчтэй байсан. Чаны хөрвсгэд нэг өвчин хамгийн сүүлд одоо авчираад тэрүүндээ л явуулсан юм. Түүнээс өшөө би одоо өөр өвчин юу байсан гэвэл шарилжны аллергитэй байсан, бөөрийн өрсөлтэй байсан л да. Тэгээ би зүгээр энэ бүтээгдэхүүнийг тэр чаны хөрвс гэдэг өвчнөд л уусан. Тэгээ ер нь энэ өвчнөд болоод 100 одоо 10 жилийн өмнө Улаанбаатарын 5-6 эмнэлгээр эмчлүүлсэн 100 ямар ч үр дүн өгөөгүй хэд хоног одоо биеийн дээгүүр гарч байсан юм алга болоод сүүлдээ тэгэл одоо идэж уусанс болдог юм яагаад гараад ирдэг. Тэгэд би одоо ийм өвчтэй үйлээ үзэж байна хэрэгэж болох уу гэсэн. Тэгсэн хэрэгэлдэг л чинь энэ шүүдээ хөөхөө. Тэгээд та ямар өвчтэй сойр өвчин байна уу гэсэн би түрүүнийхээ 4 өвчнийхээс л дээ. Тэгэхээр эн чинь ерөнхийдөө бол та уувал сайхан эрүүлжиж болно. Гэхдээ доктортай нэг 2-3 сар уух хэрэгтэй. Гэхдээ эн чинь дэвтэрийн хүн гэхэд одоо үнэтэй шүү дээ бас. Гэхдээ энийг бас зогсоолох боломж бий. Та энд ажиллаад одоо сайхан ажиллаж чадвал тэр үнэтэйг үнгүй тэр байтугай үнгүй хэрэгжилж болох юм бол цаатай. Өндөр орлоготой болох бол цаатай гэсэн. За тэгвэл би ууж та над нэг хэдэн нэг сар уухыг бишээд өгөөч гэсэн. Тэгээ бишиж өгсөл дөө. Тэгээд би тэрийг уусан нэг сар уух юм. 7 хоног ууж байтал нөгөө өвчин манд ордоод биеийн дээгүүр бүрээд ингээ алга нөгөө чаны хөрөс манд ордоод бар шиг алга болсон. Би ч одоо их дургу хөдөлж байлаа. Энэ усаа эмчнэр яхаараа ингэж одоо хүний зовлонгоор бизнес хийж байдгийн шал дэмээд байна ш тэгээд. Тэгээд дараа нэг 2-3 хоногийн дараа нөгөө офсорч яваад очсон чинь гай болоход нөгөө настай хүмүүс маань тэнд байсан. Би тэрүүнтэй сая одоо эмчгэл очирсал да одоо та нар яхаараа гэж хүний өвчнөр одоо бизнес хийж байдаг. Тэгээд нөгөөдөг чинь сонсчод та ярих юм дуусуу гэж байна. Дууслаа гэсэн. За та одын минут одоо их ууртаа ярьлаа. Одоо би нэг 3 минут ирээ та төвчээтэй сонсож чадах уу гэж байна. Би тэгээд тгийлээ. Тэгсэн нөгөөдх маань давын өмнө танд баяр хүргэж гэлээ л дээ. Тэгэхээр би дахиад ууралчихлаа. Яагаад байгаа юм да? Даапалаад байгаа юм уу? Өвчнөд ордоошхад баяр хүргээгүй. Өвчнийг чинь дордуулаад баяр хүргээгүй. Таныг жинхэнэ эдгэх шинж үзүүлсэнд чинь эмч хүний хувьд үний чинь мэдрээд баяр хүргэлээ. Та зүгээр сар уух юм авсан юм байна. Энийг хэл ам датлаг уучих дараа нь 5 хэдэд ярих хугацаа олдох байлгүй. Сэдв одоо тийм хугацаа олдох байлгүй гэсэн. Тэгэхээр би хэлж юм хийж чадсангүй тэгээд харьсан. Тэгээд дахиад нэг 10 хоног ууж байтал алга болсон. Тэгээд би одоо энэ гарандаа гардаг юм чинь гэж бодоод нэг сар уусан. Тэгээд дахиж гараагүй. Тэгээд түүнээс хойш 3 сар хагас уусан би. Ер нь яг нийлээд 3 сар хагас уусан. Одоо зүгээр тэгээд би үл яг 4 өвчнөд хэрэгжилчихсэн юм шиг болсон байгаа юм л да. Тэгэхээр яг хэр хүний дархлаа яг сайхан эрүүл байх хэмжээндээ очиод ингээд тогтохоор хүний бие организм өөрөө байгалийн жамаар эрүүлчихдэг юм байна. Тэгээд л би эрүүлсэн. Түүнээс тэр өвчин болгоныг бол эдгээсэн асуудал биш. Миний бие организм өөрийгөө эрүүлжүүлсэн байгаа юм. Дархлаа маань зөв ажилдаг болоод эхлэхээр. Тэгэхээр дархлааг ингээд сайхан зөвшөөрүүлдэг ийм гайхамшигтай байдал дээ. Дэлгэрэн эмч маань болохоор бас ямар үр дүн гарсан бэ? Хэрэглэснээс хойш үр дүнгийнхаа талаар бас яриад.
За ямар ч гэсэн орой минь төргийн үзэгчтэй. За эмч хүн болохоор өөрөө заавал судалж те мэдээж шинж тооны эмнэлт нь юу юм, дотор нь ямар найрлагатай яаж үйлчлэх гэдэг мэдээж өөрөө аягүй сайн судалдаг. Тэгэхээр компанитайгаа нэгдээд бараг 5 жил болсон байна. Энэ хугацаанд маш олон хүмүүст одоо зөвлөгөө өгсөн байна. Тэгэхээр олон хүний үр дүн ярихаас илүү өөрийн үр дүн арай дээр байх гэж би бодоод байна. Тэгэхээр бид нар бүгдээрээ ээж аавтаа тийм ээ. За одоо манай ээж дээр гарсан үр дүнгээ ярий. За ээж минь бамбаа улчрын хавдар хэмээх энэхүү одоо хэцүү өвчин шүү дээ. Хавдар гэдэг чинь айл болгонд тийм ээ. Амбул болгонд хамаатан садны хин нэгэн заавал өгдөд байдаг. Тэгэхээр хавдар гэдэг өвчин чинь юу юм бэ гэхээр үнэхээр дархлаа одоо суларснаас тийм ээ. Мэдээж наслаас хамаарна. Маш олон зүйлээс хамаарч үүддэг. Тэгэхээр ер нь трансфер факторуудыг үндсэн эмчилгээтэй хамттан урьдчилан сэргийлэх зорилгоор уухаас гадна үндсэн эмчилгээтэй хамт ямар ч төрлийн өвчний үед уух нь хамгийн зөв байдаг байхгүй. Яг тэгвэл бид эмийн эмчилгээгээр одоо шинж тэмдэг болон өвчнөө дарж болохоос гадна хажууд талын дархлаа системийг зохицуулахгүй бол хэдэн мянган эм унгаад ч бидний өвчин идэхэд аюу хэцүү болдог. Тийм ээ. Эмээс хамааралтай өөр маш олон төрлийн өвчин хүндрэлүүд гарч болдог. Тэгэхээр хавдрын үед бол бид нэр туяа, мэс засал, химийн эмчилгээтэй хавсраад мэдээж эрүүл хүний тунгаас арай өндөр тунгаар ууж чадах юм бол таны дээр химээх айлгаад байгаа тэр хүнд хэцүү өвчнүүд бол үндсэндээ эларшихад маш амархан болдог. Маш төхөө болдог. Тэгэхээр маш олон юмнууд уудаг л да. Хавдарт тийм ээ. Одоо янз бүрийн эм тарианууд байж болно, янз бүрийн ургамлууд байж болно. За ардын уламжилт эмчилгээнд байж болно. Тэрнтэй хавсраа трансфер факторыг хэрэглэж болдог учраас та бүхэн бас энийг ингээд хэрэглүүл илүү эрдэнэтэй гэж хэлэх гээд байна. За өөрийн жишээг үл мэдээж 2 ойрхон хаалганд орсон эмч мөртлөө тийм ээ. Тэгээд дараа нь мэдээж мөөгөнцөр үүсэх, вирусын халдвар үүсэх, бие тэнхрэхгүй байх, шарах одоо идэхгүй байх гэдэг айгүй олон юмуд байд. Тэгэхээр тэрний дараагаар ингээд жоохон ахиу тунгаар ингээд уугаад ирэхээр дархлаа тогтолцоо зөв ажиллаад ирэнгүүтээ эмийн эмчилгээгүйгээр одоо дархлаа тогтолцоогоо зөв бариад ирэнгүүт би шал өөр эрүүл одоо ихийг бүтээх боломжтой болж эхэлж байна. Тэгэхээр хүмүүс маань сүлжээ гэдгээс нэгдүгürt айдаг. Хоёрдугаарт яаж үйлчлэх вэ гэдгээс айдаг. Зөвхөн сонсоод өнгөрцөн байдаг. Сайн гэсэн те гэхээс биш бидний бие дотор ороод юу болоод ямар процессэнд нөлөөлдөг гэдгийг үнэхээр мэдэхгүй байгаад байдаг. Тэгэхээр бид нар бол одоо 10 жил боллоо сая синдах маань ярьлаа шүү дээ. 10 жилийн хугацаанд монголчууд маш олныг хэрэглэсэн байна. Бараг хэрэгжилж үзээгүй айлд нэг хүн байхгүй байгаад байна. Сайныг мэдээд байдаг. Тэгсэн хэрнээ яаж зохистой хэрэглээгээ сайн мэдэхгүй байгаад. Тэгэхээр бид нар бол энд бол маш олон талаар зөвлөгөө өгдөг. Үнэгүй сургалтууд явдаг. Эмчнэр маань бид нар зөвлөгөө өгдөг учраас бас энийг бол хүмүүс ашиглаж болно л гэж бодоод байна л да. Ер нь бол хэрэглэгчд маань болохоор зөв ойлгох хэрэгтэй юм байна. Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр хүний биеийн дархлааны систем зөв ажиллаж эхлэе. Өвчнөө илэршүүлэх боломжтой гэдгийг бол манай эмчнэр маань хэллээ. Тэгэхээр хамгийн гол нь урьдчилан сэргийлэх зорилгоор уг нь ууж байвал уг нь хэрэгтэй байхгүй юу? Яг тэгвэл нөгөө өвдцсийн дараах санхүү, сэтгэл зүй, цаг хугацаа гэдэг юм чинь маш чухал байхгүй юу? Өвдөхөөс өмнө ууж хэрэглэх юм бол бид нар тэрийг одоо юу гэдэг асуудлыг амархан шийдэж болно тийм ээ. Хэрэв өвчтэй бол эрүүл хүн бол тодорхой бага тунгаар уун. Өвчтэй бол та 2-3 дахин уугаараа гэсэн л залтуудтай байдаг байхгүй юу? За баярлалаа. Манай студид ирээд үзэгчд маань маш үнэтэй зөвлөгөө өгсөн та бүхэнд маш баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Бид Орсын элчингийн урд байрлах TV5-ын нэг байрлал дээр хүрэлцэн ирсэн байна. Энэ байрлагт маань For Life компани офс маань байрладаг байгаа. Ингээд бүгдээрээ орж For Life компанитайгаа илүү дэлгэрэнгүй танилццгаая. Өнөөгийн нийгэмд таргалалт бол бүр нийгмийн асуудал болж хувираад байна. Өөрөөр хэлбэл 30-аас дээш наснд гарсанд бол тарган байх ёстой гэсэн тийм баг үзэгдэл болчиход байна л да. Тэгэхээр энэтэй бол хүн бүр дор бүрнээ бяцхан тэмцээд байгаа боловч хүн болгон бас энийг давж гарч чадахгүй. Нийгмийнх нь өөрийнх нь одоо оршин байгаа ахуй амьдрал нь яг харахгүй таргалт руу хөдөлгөөнгөө эрүүл бус хоолт руу ингээд хөдөлчөөд байна. Тэгэхээр нэг нэгээрээ биш нийтээрээ тэмцвэл ямар вэ? Тэмцэх биш тийм ээ. Нийтээрээ эерэг зөв амьдралын хэм маягийг бий болгоод амьдралаа хэвшүүлвэл ямар вэ гэдэг талаар нэлээд удаан хугацааны IELT багийн гишүүдийн судалгааны үр дүнд трансформ хөтөлбөр маань боловсрон гарсан. Тэгэхээр трансформ хөтөлбөрийг би та бүхэнд танилцуулъя. Трансформ танилцуулга гэж арга хэмжээ явуулдаг. Үндсэндээ бол 5 одоо хэсэг хөтөлбөрүүд явагдаж байгаа. Трансформ танилцуулга бол гишүүдтэй
трансформ хөтөлбөрт хамрагдаж байгаа хүмүүст таниулан мэдүүлэх зорилготой. Хоёрдугаар нь бол трансформ клуб гэж байгаа. Трансформ клубын үйл ажиллагаа бол энэхүү хөтөлбөрт одоо анх орохын тулд нэг амтлаад үзэх тийм ээ. Аль эсвэл нэг эрэг сайхан хамт олонтой хамтдаа бэлтгэл сургалтаа хийх гэх мэтлэн хэрэгцээг нь хангаж байгаа бол трансформ ралли гэдэг одоо тэмцээн маань бол бүтэн 50 хоногийн турш таны санаанд ормооргүй хачирхалтай даалгавруудыг амьдралынхаа одоо хэвшмэл хэв маягийг эвдсэн тэр даалгавруудыг өдөр тутамдаа танд өгснөөрөө таны хизээч зогсохгүйгээр урагшлах юм боломжийг олгодог хөтөлбөр уралдаан тэмцээн байгаа. Ингээд дараа нь бол трансформ парти гэж болдог. Энэ дээр 50 хоногийн турш өөрсдийнхөө амьдралд өөрчлөлт хийсэн, эрүүл зөв амьдрдаг, эрүүл зөв хооллолдог, эрчимтэй хөдөлгөөн хийдэг болсон эдгээр хүмүүсээс маань мэдээж ялагч тодорно. Ялагчаа урамшуулдаг, бүх нийтээрээ хэдэн мянгуулаа цуглаж хамтдаа эрүүл зөв хөдөлгөөнийг сурталчилсан ийм сайн арга хэмжээ болдог. Энэний дараа бол Transform Best of Best гэсэн одоо хөтөлбөр байгаа. Энэ бол эндээс гараад бүр мэрэгжлийн төвшөндөө тамирчин болох зорилготой ч юм уу те. Бүр амьдралынхаа нэлээдгүй хэсгийг энэ зориулах хүсэлтэй хүмүүсийг нэгтгэсэн ийм нэгтгэл байж байгаа. Тэгэхээр Transform хөтөлбөр маань эрүүл зөв хооллолт, эрчимтэй хөдөлгөөн, эрүүл зөв хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэсэн гурван үндсэн чиглэлээр та бүхэндээ одоо хүрэхэд бэлэн болсон байгаа. But they won't get to me again. No, I'm in control. When you're around. За бид яг одоо трансформ хөтөлбөрт хамрагдаад үр дүнгээ мэдэрсэн хүмүүстэй уулзж байна. Ингээд та хоёрт орой минь төргий. За баярлалаа. Телевиз үзэгч та бүхэнд бас орой минь төргий. Ер нь яагаад трансформ хөтөлбөрт ингэж хамрагдаг болсон юм бэ? Мэдээллийг өрн хаанаас авав? За трансформ хөтөлбөрт хамрагдахаас өмнө би бол айлын одоо 4 хүүхэдтэй ээж, тэгээ айлын гэрээ эзэгтэй байсан. Тэгээд эмэгтэйчүүд бид чинь хүүхд төрүүлээд одоо олон хүүхд төрүүлэхээр нөгөө жингийн илүүдэлтэй тархалттай их болдог тий. Тэгээ яг энэ тархалттай жингийн илүүдэлтэй маш тэмцэж олон янзаар үтсэн л дээ. Тэгээ нөгөө жингээ бууруулж чадахгүй одоо эсвэл даан дасгал хийгээл эсвэл зөв хооллож чадахгүй гэл ингээл айгу маш олон янзаар үзээд олон хүндрэл бэрхшээлүүдтэй тулгарч ирсэн. Тэгээд яахан аргагүй энэ трансфактор бүтээгдэхүүнүүдийг нь би сонирхож ер нь эрүүл мэндэд эрүүл аргаар жингээ хасъя, эрүүл мэндэ бас бодъё гэж бодож энэ хөтөлбөрт хамрагдсан байгаа. Анх ер нь хэдийн жинтэй байсан. За энэ хөтөлбөрт хамрагдахаас өмнө 90 кг жинтэй байсан. Одоо тэгээд хүмүүс намайг 90 кг жинтэй байсан гэхээр бас жоохон итгэдэггүй юм. Тэгээ хөтөлбөрт яг 5 хоногийн энэ онлайн хөтөлбөрт хамрагдсанараа би одоо 50 хоногийн дотор 20 эдийн л хайж чадсан. Тэгээ хамгийн гол нь одоо энэ хөтөлбөр яасан гэхээр би эрүүл аргаар жингээ хасч чадсан. Урд нь бас янз бүрээр оролдоод чаддаггүй байсан энэ жинг нөө эрүүл аргаар хасчихаар буцаж таргалдаггүй. Дээрэс нь одоо нөө эрүүл мэндэд маш сайн одоо хөрөнгө оруулалт хийсэн гэж боддог. За яваа олон маань ер нь трансформ хөтөлбөрт хамрагдсанаар ямар өөрчлөлтүүд гарсан бэ? За би миний хувьд болохоор трансформ хөтөлбөрт оролцоод за би надад болохоор урд нь одоо хоолны дэглэм барих гэж их үздэг байсан, дасгал хөдөлгөөн хийх гэж их үздэг. За тэгээд хоолны дэглэм барьж байгаад одоо шантрах магадлал аюул өндөр байдаг байсан. За тэгээд өөрөө ер нь ганцаараа энэ одоо илүүдэлжинтэй болох итгэхгүй амьдралын хэм маягтай болох асуудлаа их шийдэх гэж их зорж явдаг байсан. За тэгээд энэ трансформ одоо энэ гайхалтай 50 хоногийн онлайн хөтөлбөрт хамрагдсанараа би ганцаараа биш юм байна гэдгийг мэдэрч эхэлсэн. Ингэснээр би хүнтэй өрсөлдөж өөрийгөө ялахын тулд би одоо шантрахгүйгээр зөв хооллох дадал зуршаал. За тэгээд байнгын тогтмол тасал хөдөлгөөн хийж авч сурсан байж байгаа. За тэгээд энэ бүтээгдэхүүнийг одоо хэрэглээд маш хурдан үр дүнгийг бас өөртөө гаргаж ирсэн. Урд нь би маш илүүдэл жинтэй байсан. Энээсээ салахтаа болохоор салсныхаа дараа бүр ингээд хүн бас эртөө турчаар их жижигхэн болчихсон юм байлаа. Тэгээ энийг бол бас одоо шийдэж эхлээд одоо энэ портеквер гайхалтай уургийг уугаад булчингийн масаа одоо нэлээд нэмж чадсан. Одоо бол миний одоо хувьд энэ хөтөлбөрийн үр шим гэж эцэст нь хэлэхэд за байнгын одоо дасгал хөдөлгөөн хийх одоо зуршил дадал гэж байдаг шүү дээ. Тийм одоо хэм маягтай. За зөв хооллохтой хүртэл одоо их цензуртэй. За энэ бол үнэхээр одоо хүний биед муу, энэ бол сайн гэдгийг бол ялгаж чадах чадвартай болсон. Ингээд эрүүл амьдралын хэм маягтай болж чадсан гэж ойлгож байна. Ер нь бол хүн эрүүл амьдрахад ганцхан хооллох, ганцхан одоо дасгал хөдөлгөөн хийх нь бол хангалтгүй. Олон зүйлийг цогцоор нь одоо хийж сурснараа бол зөв амьдралын хэм маягтай болж эхэлнэ гэсэн. Тэгэхээр эндээс би бол маш одоо амьдралын зөв хэм маягтай болсноор одоо цаашдаа би эрүүл байдлыг хадгалах, эрч хүчтэй ажил амьдралаа хийх ийм одоо эрч хүчтэй болж чадсан байгаамаа. Миний хувьд үр дүнгийн хувьд болохоор Трансформ хөтөлбөрт одоо хамрагдъя гэд илүүдэлжинтэй тийм олон хүмүүс байгаа. Энэ хүмүүс маань яаж хамрагдвал зүгээр гэдэг юм бол? Трансформ хөтөлбөрт болохоор онлайн хэлбэрээр хамрагдаж олно. Өөрсдийг өөрөөсөө гэдэг үрээтэй энэ трансформ
онлайн ийм групп байгаа. Энэхүү группт одоо хүссэн хүн болгон оролцох боломжтой. Хөтөлбөрт хамрагдаж байхдаа та ямар бүтээгдэхүүн хэрэглэж өөртөө мэдэрсэн бэ? За энэхүү хөтөлбөрт хамрагдаад надад энэ сайхан онцгой сайхан үр дүн гаргахад одоо хамгийн их нөлөөсөн бол одоо нэмэлт бүтээгдэхүүн байсан. За энэ дээр болохоор би энэ Protep гэдэг энэхүү шилдэг дэлхийн шилдэг уургийг хэрэглэсэн. За энэ уурыг болохоор дотор гадар өөхийг маш сайн хайлуулдаг. За булчингийн масс нэмж өгдөг. Тэгэхээр ялангуяа эмэгтэйчүүд бидний нөгөө хүсэд байдаг гоё нарийнхан бэлхүүс аягүй сайн гаргаж өгдөг ийм онцгой сайхан уураг байгаа. Энэхүү уураг нь бусад уурагаас давуу тал нь гэхээр маш жижиг хэлбэр буюу битвид хэлбэрт орсон байдаг учраас бидний эрүүл мэндийн сөрөг нөлөөгүй одоо элэг бөөрөөр шүүгдэхгүй гэсэн үг. Тэгэхээр энэхүү бүтээгдэхүүн хэрэглэснээр одоо бүсгүүчүүд олон бүсгүүчүүд олон хүмүүс одоо энэ үр шимийг хүртээд одоо илүүдэл Чингисээс салгаасаа гадна гоё галбирлаг төгс одоо булчинлаг гоё сайхан биеийг бий болгож чадж байгаа. Тэгээ миний хэрэглэсэн хоёр гоё бүтээгдэхүүн бол энэ өөх шатаагч буюу энэ Protep уураг байна. Маш олон хүн биеийн жингийн илүүдэлтэй асуудалтай байгаа шүү дээ. Ийм хүмүүс маань трансформ хөтөлбөрт хамрагдахын тулд яах ёстой вэ? За ер нь манайх бол трансформ өөрчлөлтийг өөрөөсөө одоо хаалттай групп байж байгаа. Энэ дээр одоо мэрэгжлийн багш тамирчид тасалжуулагч нар одоо зөвлөгөө өгөөд хүмүүст одоо энэ асуудлаас нь тулгархад одоо шийддэг өгдөг. За хоёрдугаар болохоор бид нар ивентүүд одоо яг энэ хөтөлбөр эхлэхээс өмнө зарыг одоо фэйсбүүкээр маш сайн явуулдаг. За энүүгээр та бүхэн холбогдоод энэ хөтөлбөрт оролцож болно. Эсвэл доорх одоо утасны дугаараар холбогдоод одоо эдний энэ одоо галбиржуулалт турах хөтөлбөрийн талаар мэдээлэл аваад энэ хөтөлбөрт оролцоод одоо өөрт тулгарсан асуудлаа бол 100% шийдэх бүрэн боломжтой байгаа. За ингээд та бүхнийг эрүүлэр одоо галбиржуулалт турах онлайн захим хөтөлбөрт хамрагдаж өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлэхийг уриалж байна. За ингээд одоо эрүүл аргаар жингээ хасах, жингийн илүүдээсээ салах хүсэл сонирхолтой эмэгтэйчүүд, надтай адилхан ээжүүд маш олон байдаг. Тэгвэл бүгдээрээ одоо энэхүү трансформ өөрчлөлтийг өөрөөсөө гэдэг энэхүү сайхан урайтай энэхүү трансформ хөтөлбөрт оролцож одоо галбирлыг сайхан бие хаг бүтээж дээрэс нь булчинлыг сайхан биетэй болгох энэ залуучуудыг энэхүү хөтөлбөрт оролцохыг уриалж байна. Нэвтрүүлэг маань үргэлжилсээр байна. Бид PorLife компани офс дээр хүрэлцэн ирсэн байна. Ингээд PorLife компани маань Монголд орж ирээд аль хэдийн 10 жил болжээ. Танаа хамт олон ингээд 10 жилийн хойг тэмдэглэж агаад баяр хүргэе. Баярлаа. За нэвтрүүлэг үзэж байгаа бүх хүмүүстээ бас өдрийн мэндийг хүргэе. За тэгээ PorLife гэж одоо Америкийн нэгдсэн улсын бас маш нэр хүндтэй Transfer Factor гэж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани байгаа. Тэгээ Амих булаг гэж одоо Монголын дистрибьютор компани байна. PorLife компани аль бие усны дистрибьюторын эрхийг одоо 10 жилийн өмнө авч Монголд энэ бүтээгдэхүүнийг бүртгүүлэх одоо бүх аль бие усны гэрчлэгийг нь авах. За хамгийн гол нь яг энэ эрүүл мэндийн бүтээгдэхүүн дээр бол үнэхээр баталгаатай юу, үнэхээр чанартай юу, за яг хаанаас оруулж ирдэг вэ, хаана хадгалдаг вэ гэх одоо зүйлс бол маш чухал байдаг. Тэгэхээр Амих булаг компани маань бол 10 жилийн өмнөөс одоо бүх нэг хүн мэддэг байхад тийм ээ Transfer Factor-ыг оруулж ирж бүртгэлийн ажлыг хийлгэж ард түмэндээ таниулах энэ дархлаа гэж юу юу юм гэдэг ажил дээр бол маш олон ажлуудыг хийсэн. За тэгээд энэний үр дүнд бол өнөөдөр 16 нэр төрлийн бүтээгдэхүүн аль бие усны бүртгэлтэйгээр худалдаалагдж байна. За түүнээс гадна дархлаа судлалын салбарт бол дархлаа судлал гэж одоо оюутнуудын ном байдаг те энэ номонд бол Transfer Factor-ын талаар бас орсон. Тэгэхээр Transfer Factor бол бас зөвхөн PorLife компани өмчөхөөсөө илүү энэ одоо шинжлэх ухааны ойлголт байж байгаа. Тэгэхээр энэ талаар бас маш олон ажлуудыг Монголд хийж өнөөдөр дархлаа хашил судлалын нийгэмлэгээс Transfer Factor-ыг хэрэглэх зөвлөмж бичгийг гаргасан байгаа. Мөн маш олон үр дүн өгсөн хүмүүс идэг. Бид нар одоо хамгийн гол зүйл бол үнэхээр хүнд эрүүл мэндийг бэлгэлж чаддаг. Тэгэхээр бүр хоёр одоо тохимол юм ном үр дүнгийн ном гарсан байдаг. Тэгэхээр мэдээж манай одоо Transfer Factor-ыг хэрэгэлдэг, эсвэл сонсч исэн, эсвэл мэддэг тийм ээ. Сонссон ирнэ хэрэгэлж амжаагүй олон хэрэглэгч нар байдаг баг. Тэгэхээр тэр хүмүүстэй зориулж бид нар одоо 10 жилийн хүрээнд бол
бүтээгдэхүүн дээрээ хямдралтай, урамшуултай худалдаануудыг зарласан байгаа. Мөн түүнээс гадна 10 жилийн хүрээнд маш том 5 арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа. За энэ 5 арга хэмжээнээс бол яг хэрэглэгчдэд зориулсан бид нар бүр Оросын албаны улсаас доктор профессорыг урьж хэрэглээ зориулсан юм өдөрлөгийг зохион байгуулж байгаа. За тэр маань бол 6 сарын 20-ны 11 цагаас манай офис дээр явагдана. За мөн эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа. За энэ эрдэм шинжилгээний хурал гэдэг бол маш чухал. Яг үнэхээр энэ бодит үр дүнгууд, бодит кейсүүд тийм ээ. Тэрэн дээр эмч нарын одоо суур шинжилгээ ухаанд нь судалдаг ийм арга хэмжээ болдог. Энийг бол бид нар бас 2 дахь удаага зохион байгуулж байна. Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг. Энэ дээр кредиттэй бүр эмчнэрт зориулсан кредиттэй сургалт 19-нд зохион байгуулж трансферцептикал шинжилгээ ухаан гэдгээрээ. За мөн мэдээж бидний хамгийн том арга хэмжээ бол бүр яг одоо чуулган тийм бүр яг 10 жилийн хүндэтгэлийн арга хэмжээ байгаа. За энэ хүндэтгэлийн арга хэмжээнд бол бүр Америкийн нэгдсэн улсаас Дайны Лиг одоо Life компани одоо Америк дахь салбарын бүр яг дэд ерөнхийлөгч тийм ээ өөрийн биеэр хөрөлцөж ирж байгаа. Евразийн хилцээний захирал өөрийн биеэр хөрөлцөж ирж байгаа. Маш олон зочид энэ одоо манай Монголд байгаа хэрэглэгчдийн маань хүндлээд тийм ээ энэ олон гишүүдийн маань хүндлээд хөрж ирж байгаа. Тэгэхээр энэ 10 жилийн арга хэмжээ бол ерөөсөө энэ жилийн хамгийн том хамгийн гайхалтай арга хэмжээ байх болно. Тэгээд суглаатай одоо хүн ирсэн хүн болгонд бэлэгтэй олон сюрпризээр дүүрэн ийм сайхан арга хэмжээнд бас зохион байгуулж байгаа. Тэгэхээр одоо би бас плед энэ чинь ингээд бариад байж гэн. Тэгэхээр энэ арга хэмжээнд дээр мэдээж бол олон арга хэмжээнд хүмүүс оролцох боломжгүй зөвхөн гишүүдтэй зохион байгуулдаг арга хэмжээнүүд гэж байдаг бол энэ арга хэмжээнд бол нийт хэрэглэгчдэр маань, нийт гишүүд маань трансфер факторыг мэдхийг хүн болгон одоо оролцох боломжтойгоор бас онцлог байгаа. Трансфер факторыг хэрэглэж байгаа хүмүүс нь одоо энэ арга хэмжээнд ямар давуу тал байх вэ? Мэдээж одоо арга хэмжээнд бол маш олон одоо эрч хүчийг хүн олж авдаг. Тэр дунд одоо 1000 хүн цугларах corporate conversion center гэх 1000 хүний арга хэмжээ байгаа. Тэгээд тусдаа бүр үзэсгэлэн явагдаж байгаа. Тэнцээ яг бүтээгдэхүүний талаар мэдэх юм бол тусдаа хүмүүс зөвлөгөө өгч байна тий. Тэнцэнээс та танилцуулах бүх мэдээллийг нэг дороос авах боломжтой болно. За манай бүх гишүүд тэнцээ очно. Бүр компани одоо захирлууд тэнцээ очно тий. Тэгэхээр бүх юм нэгдсэн мэдээллүүдийг авах тийм боломж нь үүснэ гэсэн үг л тий. Тэгэхээр мэдээж бид нар байнгын одоо 7 хоног болгон танилцуулга бол явагддаг. Энэ презентацуудад ирэх боломжтойгоос гадна одоо чуулган гэдэг бол тэр олон хүний эрчим энергийг одоо мэдэрч өөр дээрээ харна гэдэг бол маш өөр арга хэмжээ болдог. Тэгэхээр олон улсын конвенц гэдэг Америкт зохион байгуулагддаг тий. Тэр шиг яг Монгол улс даяарх нийт одоо чуулга уулздаг гэж ойлгож байна. За одоогоос 2 жил гаруй өмнө би нэгэн үйлдвэрт инженерийн ажил эрхэлдэг байлаа. Тэгээ нэг найзынхаа урилгаар ILT багийн амжилтын чуулганд өргөдөж одоо сайхан мэдээллүүдийг сонссон. За тэн дээр хэрхэн бизнес эрхлэх, яавал хүн амжилтанд хүрэх талаар одоо олон сайхан мэдээллүүдийг сонсч ирсэн. Ингээд шийдвэр гаргаад би одоо бизнесмен болсон. Өөрийнхөө ажлынхаа хажуугаар 1 жил орчим нэртэй энэ бизнесээ эрхэлж байгаад тэгээд тодорхой амжилтуудыг үзүүлж эхэлсэн байна. За тэр амжилтуудын маань нэг юу вэ гэхээр нэгдүгээрт би эрүүл мэндийн одоо маш сайн зөв мэдээлэлтэй болсон боловсролоо сайжруулж чадсан. Хоёрдугаарт нь гаргасан амжилтынхаа хүчээр Америкийн нэгдсэн улсын одоо Utah мужийн Salt Lake City хотод байдаг одоо компанийнхаа үйлдвэрээр зочлох тэр хотод болсон 7000 гаруй одоо дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн дистрибьюторуудын оролцсон чуулганд оролцох юм боломжтой болсон. За тэгээ үйлдвэрээ өөрийнхөө нүдээр харсан маш өндөр технологийн GMP стандартыг хангасан юм гайхалтай үйлдвэртэй гэдгийг харлаа. Бүтээгдэхүүн маань ямар олон чанарын шалгалтуудыг давж иж хэрэглэгчдийн гар дээр очдог талаар бас олж мэдсэн. За гол нь чуулганы явцад бүтээгдэхүүний судалгаа шинжилгээний ямар ажлууд явагддгийг хэрхэн одоо шинэ бүтээгдэхүүнүүд бий болж байгаа. За тэгээд ямар шинэ бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр нийлүүлэгдэж байгаа талаарх мэдээллүүдийг авч ирсэн. Тэгэхээр үзэгч та бүхэнд хэлэхэд энэ чуулганд ирж оролцсноор та бүхэн яг надтай адилхан энэ эрүүл мэндийн талаарх маш тийм цогц мэдээллүүдийг авах нь. Дээрээс нь бизнес эрхэлж өөрийнхөө амьдралыг сайжруулж санхүүгийн одоо байдлаа дэвшлүүлэх ийм одоо мэдээллүүдийг авах давуу талтай байгаамаа. Ингээд та бүхнийг манай чуулганд оролцохыг урьж байна. За сайн байна уу, танд арай минь төргий. Life компанид илсээд хэрэглэгч байж байгаад бизнесмен болсон юм байна. Энэ талаараа ер нь дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж.
Би анх Folive компанитай нэгдээд одоо 3-4 жилийн болж байна. Би анх харшилтай байж байгаад энэ бүтээгдэхүүнийг анх хэрэглэж хэлсэн байгаа. За тэгээд харшил маань үнэхээр сайхан болоод мэдгэдэггүйц өөрчлөлтийг өгөөд одоо харшил гэдэг юмнаас бүр салчихсан байж байна. Тэгээд харшил гэдэг юмдаа ингээд хэрэглэж байгаад нэг өдөр найз маань ийм арга хэмжээ байгаа энд ирж суугаач гэдэг. Тэгээд тэр арга хэмжээнд очиж суусан л та. Тэгээд арга хэмжээнд очиод оролцсон чинь миний энэ бүтээгдэхүүнийг би өөрөө байнгын хэрэглэгч байж ш. Надад өшөө олон зөндөө боломжууд эснийг олж харсан. Тэгээд энэ компанитай эргэл цэцэлтгээр нэгдсэн. Би өөрөө хувийн бизнес эрхэлдэг эмэгтэй байгаа. За маш олон хүмүүс болохоор хэрэглэгч байж байгаад бизнес руу орсон гэдээ ярьж байна. Тэгээд ер нь бизнес руу орох давуу тал нь юу вэ? За мэдээж яг хуу тэрхүү би хэрэгэлдгийн юм чинь өшөө надад ямар боломж байна гэдэг талаас нь илүү хардаг гэсэн үг л дээ. Үнэхээр бүтээгдэхүүн үр дүнтэй юм байна. Тэгвэл би өшөө ямар боломж байгаа юм гээд. Тэгэхээр хэрэглэгч хүмүүс маань бол гишүүн болох боломжтой байгаа. Гишүүн болоход ямар нэгэн төлбөр байхгүй. Зөвхөн 2-3 бүтээгдэхүүн өөрөө худалдаж авснаар гишүүн болох боломжтой байдаг. За нэгдүгээр гишүүн болсноор бол бүтээгдэхүүн хөнгөлөлтөд авдаг тийм ээ $15 хөнгөлөлтөд авдаг, хөнгөлөлтөд үнээр авдаг байгаа. Мөн одоо нэмэлт одоо тэр багцуудыг худалдаж авах боломжууд нь нэгддэг байгаа. За түүнээс гадна бол одоо маш гоё сургалтуудад хамрагдах боломжтой. Хувь хүний хөгжлийн, бизнес яаж хэрэглэх вэ, бизнесээ одоо яаж явуулах вэ гэдэг одоо харилцааны тий маш гоё хувь хүний хөгжлийн сургалтууд явагддаг байгаа. За тэгээ мэдээж ашиг орлох боломж одоо бизнес талаасаа бас ажиллаж болно. За бизнес гэдэг маань бол бүр яг дистрибьютор болоо явдаг. Тэгэхээр өнөөдөр шууд худалдааны одоо маркетинг, шууд худалдааны компаниуд олон одоо компаниуд Монголд үйл ажиллагаа явуулж байна. За яг Folive компани бол яг аль биесны эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. За шууд худалдаа гэдэг бол өнөөдөр бараг кино урлагаас илүү том салбарууд байж байгаа. Өнөөдөр Dell гэдэг одоо компьютер хүртэл шууд худалдаагаар борлуулагдаж байна тийм ээ. Тэгэхээр энэ систем нь өөрөө бол энгийн хүнд хамгийн гол нь энгийн хүнд танд одоо тийм их өндөр хэмжээний хөрөнгө оруулалт боломжгүй тий. Гэхдээ бизнес их хүсэлтэй байна. Гэхдээ би амьдралаа сайжруулах хүсэлтэй байна гэж энэ хүсэлтэй байгаа бол бүх хүнд тэр боломж нь нээлттэй байдгаараа хамгийн одоо гайхалтай. Тэгэхээр өнөөдөр одоо юу гэдгийг бүр $100-аас $50-аас эхлүүлээд $5,000 тий $10,000 $100,000 хүртэлх одоо таацгүй гэж хэлж болно. Маш том одоо нээлттэйгээр олон улсын зах зээлд хүртэл ажиллах боломжтой байж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар одоо ILT баг маань Хятад улсын зах зээл дээр Казахстанд, Оросд гэх тий Европт гэхэд маш олон зах зээл дээрээс үйл ажиллагаа явуулж байгаа. За маш их баярлалаа. Танай компани ингээд Монголд үйл ажиллагаа эхлүүлээд аль хэдийн 10 жил болжээ. Ингээд биологийн нэмэлт бүтээгдэхүүнийг үзэгчд маань, хэрэглэгчд маань ингээд үнэтэй сайхан зөвлөгөө өгөөд тий биеийг эргэлжүүлээд ингээд байж байгаа хамт олонд маш их баярлалаа. Тэгэхээр мэдээж одоо 1000 сансгаас нэг үз гэдэг үг байдаг. Үнэхээр тухайн арга хэмжээнд очиж өөрийн биеэр мэдэрч бодитоор харна гэдэг бол тис өөр мэдрэмж. Тэгэхээр өнөөдөр 10,000 төгрөгөөр бид нар одоо нэг л удаагийн хоол идэх мөнгө байдаг тий. Гэтэл энэ 10,000 төгрөгийн билетийг бид нар худалдаж аваад амьдралаа эрс өөрчлөх, өөртөө шинэлэг, эрч хүч, сэтгэлээ оюунаа тий тэжээх тийм одоо боломж байна гэсэн үг. Тэгэхээр одоо нийт үзэгчдийг энэ одоо манай амжилтын чуулганд одоо ирж оролцохыг бүгдийг нь урьж байна. Тэгээ манай доор гарч байгаа нуцаар бид нартай холбогдох боломжтой байгаа. За баярлалаа. Та бүхэндээ эрүүл нэг сайн сайхан бүхнийг хүсье. Эрүүл амьдралын нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар үзэгч та бүхэндээ биологийн нэмэлт бүтээгдэхүүнийг оруулж ирдэг Folive компанийг танилцууллаа. Ингээд энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй.